ертөнцид Kaido, Big Mom, тэрч байтугай Shanks хүртэл бохон шиг хүчрэхэг харагддаг. Гэхдээ Eiichiro Odaгийн бүтээсэн энэ агуу түүхийг бүхэлд нь эхнээс нь дуустал нь шүүж үзвэл жинхэнэ туйлын хүчнүүд арай өөр хүмүүс байдаг гэдгийг та мэдэх үү? Өнөөдөр бид One Piece-ийн түүхэнд хамгийн хүчрэхэг ялагдчихгүй 5 дүрийг албан ёсны баримтууд дээр тулгуурлан танилцуулж байна. Luffy одоо Gate 5-тай болсон ч энэ жагсаалтын дүгнж омыг эвдэхэд хараахан зай байна. За ингээд эхэлцгээе. Жагсаалтын 5 дугаар байрнаас шууд хамгийн нууцлаг бөгөөд аимшигт нэгэн эхэлж байна. Энэ бол Imo. Дэлхийн засгийн газрын 5 одод буюу Gorosei-нар түүний өмнө цогдон мөрдөг. Imo бол 800 жилийн өмнөх хоосон зуунаас хойш дэлхийг хөшигний цаанаас үдэж байгаа цоён ганц хүн юм. Түүний хувийн тулааны чадвар бүрэн тодорхой болоогүй ч Sagaboгийн довтлогыг хэлбэрхэн няцааж дэлхийн газрын зурагнаас Lulusia галлыг ганцхан секундэд арчиж хайсан тэрхүү эхний зэвсэг эсвэл бохонлог хүчин түүнийг энэ жагсаалтад орохоос өөр аргагүй түргэж байгаа юм. Дөрөвдүгээр байранд Rocksteady Shibek. Roger болон Luffy-гээс өмнөх үед дэлхийг айдас автуулж байсан далайн дээмчин. Түүний доор хэн ажилдаг байсан гэж дэлхийн хамгийн хүчрэхэг гэж цагаансгалт. Аратнуудын хаан Kaido, Charlotte, Linland буюу Big Mom эдгээр мангасуудыг зөвхөн хүч чадлаараа захиж байсан. Гэхдээ тэр ямар төвчний дайчин байсан нь ойлгомжтой. Roxy-г зогсоохын тулд Тэнгисийн цэргийн шилдэг баатар Garp болон далайн дээмчдийн хаан Roger нар хүчээ нэгтгэхээс өөр аргагүй төс байсан юм. Одгой байна бол бидний сайн мэддэг Luffy-гийн өвөө. Тэнгисийн цэргийн домог Monkey D. Garp. One Piece-ийн ертөнцид чөтгөрийн жимсгүйгээр оройд нь хүрнэ гэдэг бараг л хүчгүй зүйл. Гэвч Garp ямар ч жимс идэхгүй зөвхөн нудраг болон дээд зэргийн хагигаараа дэлхийн хамгийн аюултай дайснуудыг нам зөртөг байв. Залуудаа тэр Roger-тэй тоолж баашгүй олон удаа үхэгсэхээ үзэж тулалдсан. Бөгөөд өтсөн хойноож Hachinosu анхны үзүүлсэн Galaxy Impact цогцолд нь түүнийг ямар агуу дайчин бэ гэдгийг дахин сануулсан билээ. Хоёрдугаар байранд Edward Newgate буюу цагаансгал Whitebait юм. Түүнийг амьд байхад бүгд дэлхийн хамгийн хүчрэхэг гэж дууддаг байсан. Гура Номи буюу газар хөдлөх жимсний эзэн түүнийг Sengoku энэ дэлхийг тэгжихт нь устгах хүчтэй хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр Roger-тай энэ тэнцүү тулалддаг байсан цорын ганц хүн бөгөөд хамгийн бахархалтай нь тэр Marineford-ийн дайнд хөгшин өвчтэй маш олон удаа араасаа худгалуулсан байсан ч Тэнгисийн цэргийн төв штабыг баг л ганцаараа нурааж байлаа. Түүний агуу хүч чадал бас түүний агуу зүрх сэтгэл түүнийг домог болгосон юм. Тэгвэл One Piece-ийн түүхэнд хамгийн хүчрэхэг бүх цаг үеийн ойгил дүрх юм бэ гэж мэдээж асуувал мэдээж хэрэг далайн дээмчдийн хаан Gold Roger, Shanks-ийн хэлсэнчлэн чөтгөрийн жимс энэ дэлхийг байлдан дагуулахад хангалтгүй зөвхөн Haki бүхнийг шийднэ гэдгийг Roger өөрийн биеэр баталсан байдаг. Тэр Grand Line-ыг бүрэн туулж Laugh-Tale хүрч чадсан цорын ганц багийн ахлагч. Түүний Dwayne Departure буюу тэнгэрлэг төлөвлөгөө хэмээх сэлэмний цохилт нь Oden шиг хүчрэхэг самурайг ганцхан секундэд алс хол шидэж байсан. Roger бол хүч чадал, зориг, зүрх, нөлөөллөөрөө One Piece-ийн түүхэнд хамгийн агуу, хамгийн хүчрэхэг дүр болсон юм. Таван дүр бол One Piece-ийн түүхийг бүхэлд нь хөдөлгөж байсан туйлын хүчнүүд юм. Тэгэхээр түүх одоо ч үргэлжилж байна. Одоогийн байдлаар Luffy Gate 5-аараа маш хурдан хүч хэрэгжиж байгаа. Мөн Chunobod, Shanks нарын жинхэнэ хүч бүрэн тодорхой болоогүй байгаа учраас энэ жигсаалт ирээдүйд өөрчлөгдөхийг үгүйсэхгүй. Чиний бодлоо энэ жигсаалтад өөр хэн орох ёстой байсан бэ? Shanks уу эсвэл Kaido юу?
Өөрийнхөө бодлыг сэтгэл хэсэг заавал үлдээгээрэй. Бичлэг таалагдсан бол лайк тааж, сувгатаа subscribe хийхээ мартава. Дараагийн сонирхолтой аним видеогоор уулзцгаая баяртай.